UBS Station хөглөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цайг нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За барилгачин худалдааны төвийн ерөнхий менежер Төвшин Баяр, за борлуулалтын менежер Нар Мандахнар хүрэлцэн ирсэн байна. Та хоёртаа өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр бас барилгачин худалдааны төв гээд за манай Улаанбаатар хотын баруун бүст байгуулагдаад бас нэлээд хугацаа өнгөрсөн байна. Тэгээд бас энэ барилгачин худалдааны төв бас үзэгч олондоо бас дэлгэрэнгүй бас мэдээлэл хүрэхээр бас хоёр зочныг урьсан байгаа. Ингээд бас барилгачин худалдааны төвийн төсөл маань бас 2022 оноос хойш эхэлсэн байгаа тий. Тэгээд бас ямар хэмжээнд явж байна бас энэ төслийнхэн талаар бас дэлгэрэнгүй танилцуулж өгөхгүй. За барилгачин групп компани хэрэгжүүлж буй за нийслэлийн төвлөрлийг сааруулах, төвжирлийг бууруулах бодлогын хүрээнд Монгол Улсын барилгын материалын ханган нийлүүлэлтийг бас дэмжих зорилготой худалдаа үйлчилгээ эрхлэгч болон үйлчилгээ авж байгаа хүмүүсийн тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор 2022 оноос эхлүүлэн барилгачин худалдааны төв гэсэн төслийг хэрэгжүүлээд явж байгаа. За тус төсөл нь өөрөө 3 блокоос бүрдэнэ. За эхний А болон Б блокнууд бүгдээрээ ашиглалтанд ороод үйл ажиллагаа эрхлээд явж байгаа. Одоо C блок буюу 15,000 м2 том талбай маань эх оноос баригдах төлөвлөгөөтэй байгаа. Энэ төсөл маань нийт өөрөө 33.5 га газар дээр 28,000 м2 барилгаж явах тийм төсөл юм байгаа. За яалтчгүй бас мэдээж хэрэг бас үзэгчд маань тий сошиал орчуулсан тий телевизээр бас реклам сурчлагыг нь харсан болов тий барилгын материалын дэлгүүрүүд тий ер нь бол нэг юм жоохон давчуу байгаад байл л да тий одоо 100 айл гэхэд бас зогсоол байхгүй ч гэдэг юм үү. Тэгэхээр бас барилгачин худалдааны төв маань маш том талбайд бас тий худалдаа авагчид болон бизнес эрхлэгчтэй бас зориулаа тий маш том талбайд бас тий авт зогсоол байна. Тий тэнд бас агуулах байна. Тий ийм маш гой онцлогуудтай юм худалдааны төв байгаа. Тэгээ дээр нь бас аж ахуй нэгжүүд одоо мэдээж хэрэг 2 блок ингээд баригдаад ашиглалтанд орсон байх шүү дээ. Хичнээн аж ахуй нэгжүүд орж байна. Тэ бизнес эрхэлж байгаа хичнээн хүмүүс байна. За бас бараа материалын одоо яг хичнээн төрөл байгаа гэдэг нь бас онцлог болов. Тэ мэдээж худалдаа авах гэж ирж байгаа хүмүүс бас яг одоо хичнээн төрлийн одоо нөгөө 100 айл дээр байдаг ч юм уу өөр газар байдаг бараа бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр байна уу гэдгийг бас мэдэх шаардлагатай болов гэж бодож байна л да. Тэр талаараас онцлогуудаа ярилцсан. 2 блокт маань нийт 300 гаруй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуй нэгж хувь хүмүүс. За барилгын материалын нэр төрлийн хувьд бол 5,000-аас 6,000 нэр төрлийн барилгын одоо бүхэл хэрэгцээтэй барилгын материалууд бол байгаа. Үндсэн хийцлийн болон засал чимэглэлтэй ингээд бүх төрлийн сан цахилгаан холбоо тохиолдол мэтчлэн ер нь барилгад хэрэгцээтэй бүх төрлийн барилгын материалууд худалдаалагдж байгаа. За тэгээ онцлог давуу талуудын хувьд гэх юм бол барилгачин худалдааны төв нь маркетингийн нэгдсэн бодлоготой, за хүрэлцээтэй агуулгах гэдэг нь 7,000 гаруй метр квадрат агуулгах байгаа. За хүүтэн болон дулаан агуулгаас бүрдсэн. За мөн гадаа 5,000 метр квадрат газарт одоо 40 тонны контейнераар байршуулад байршуулах боломжтой. Ийм том агуулгаас бүрдсэн байгаа. Барилгын материалын худалдаа эрхлэгчдэд тулгамддаг нэг асуудал бол харахгүй нэг агуулга байдаг байхгүй. Тийм учраас агуулгыг бол маш сайн шийдэж өгсөн байгаа. За 1000 метр квадрат хүүтэн агуулгах, за дахиад 1000 гаруй дулаан агуулга, за тэгээд 5,000 метр квадрат ийм газраас бүрдсэн юм агуулгуудыг бол шийдэж өгсөн байна. Тэгээд нөгөө автомашины зогсоод маш хүрэлцээтэй байгаа. 500 гаруй автомашины зогсоолтой тийм байгаа. Тэг ялтчгүй бас бизнес эрхэлж байгаа хүмүүст бол агуулах их чухал л да. Тэр чинь мэдээж хэрэг одоо өөрсдөө ямар нэгэн байдлаар жоохон хотоос зайдуу ч юм уу газар мэдээж бараагаа ингээд агуулгад аваачаа тавьсан байгаа шүү дээ. Тэгээд тэр нь бас хүргэлт гээд те цаг хугацааны асуудал их гарч байна. Тэгээ энэ бүгдийг бас ингээд шийдээд нэг газар ингээд зохицлоогоод бас байлгаж ин гэдэг бол манай энэ барилгачин худалдааны төвийн бас те маркетингийн бодлого, төслийн бодлого бол их гоё гарсан байна гэж харж байна л да. Тий ялтчгүй одоо Монголын бүтээн байгуулалт бол одоо маш их явагдаж шүү дээ. Тий барилга байшин хотхон гэл энэ тэндгүү баригдаж байна. Тэгэхээр тэнд ялтчгүй хэрэгтэй байгаа барилгын материалыг бол зайлшгүй олон хэмжээгээр нь байлгах болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ бас их сайхан төслөө гэж харж байна л да. Түрүүн нөгөө хэлсэнчлэн нөгөө төвлөрлийг сааруулах, төвчрлийг бууруулахтаа бас энэ маань яг хоорондоо уялдаад байгаа гэсэн. Монгол Улсын барилгын материалын одоо
агуулгуудын байршиж байгаа байршлуудын хэвшлийн сонсголонгийн бүс ч юм уу хотоос захад байгаа. Тэгэхээр одоо магадгүй бусад барилгын материалын худалдааны төв захууд маань бараа материалаа өхийн тулд хүргэж өхийн тулд нийлүүлэхийн тулд дандаа зах руу явах шаардлага гардаг төвөөсөө буцаад тэгэхээр одоо барилгын худалдааны төвийн байрлаж байгаа баруун бүс маань болохоор өөрөө тэр чигээрээ агуулгах болон бүх худалдаа үйлчлэгнүүд нь бүгдээрээ нэгдсэн. Одоо жишээлбэл томоохон байгууллагуудаас яг ингээд дурдах юм бол CEO, MCS одоо АПО гэл бүх одоо байгууллагуудын агуулгууд маань бас өөрөө яг манай худалдааны төвөг тойроод бас байрладаг байгаа. Тэгэхээр одоо энэ төвжирэл одоо төвлөрлөгөө бас сааруулж байгаа гэсэн үг. Хоёр дишээгаа ингээд тогтмол унаа тээврээр бараа материалаа зөөгөөд яваад байх шаардлага болж байна л гэсэн үг. Тэр бол бас яалтчгүй бизнес эрхлэгчдэд маш хэрэгтэй юм л да тийм мэдээж хэрэг машинаар зөөгөөл нааш таашаа бензин тас гэл цаг хугацааны асуудал маш их байна. Тэгэхээр бизнес эрхлэх гэж байгаа тийм барилгын мэдээ салбарт байгаа хүмүүс бол бас энэ тал дээр энэ одоо барилгын төвийг бас сонирхоорой гэж хэлмээр байна. Тэгээ бас дээр нь цөөн тооны одоо үйлчлэгээний талбай үлдсэн гэж юм л да. Тэгээд бас яг одоо энэ үйлчлэгээ эрхлэх гэж байгаа энэ хүмүүст бас ямар төрлийн нөхцөлийг өгч юм онцлогууд нь юу вэ? Тэр талаараа. За манайх үйлчлэгээний талбайда худалдах болон түрээслэх хоёр нөхцлөөр ингээд санал тавьж байгаа. За түрээсийн талбай эрхлэгч хүмүүстээ бол метр квадратын 25,000-аас 35,000-ын хооронд одоо 1 метр квадратын үнэлсэн байгаа. За тэгээд шинээр гэрээ байгуулсан хүмүүстээ бол 6 сарын 31-ний дуустал эхний саруудыг ингээд 100% хөнгөлж өгч байгаа. За худалдаж авах юм бол өөрийн гэсэн нэг үйл хөдлөлийн гэрчлэгээ гарна. За тэгээ өөрийн гэсэн үйл хөдлөх хөрөнгөтэй болоод үйл ажиллагаагаа явуулах боломжтой. За урьдчилгаа 30% төлөөд гэрээ байгуулад үлдсэн 70% дээр нь одоо компани хүүгүй хувь лизингийг авах боломжтой. За 50% төлөвл 10% хөнгөлөлт үзүүлээд үлдсэн 50% бас жилийн хугацаанд хүүгүй хувь лизингээр төлөх боломжтой. За 100% төлөх юм бол бас нийт үнийн дөнгөөс 20% хөнгөлөлт үзүүлэх боломжтой байгаа. За мөн энэ нэг үйл хөдлөлийн гэрчлэгээ гарч байгаа учраас үйл хөдлөх хөрөнгөө барьцаалаад банкны зээлээр авах боломжтой байдаг байна. Тэгээ одоо яг ингэж санагдлаа л да тэнд мэдээж хэрэг ингээл бүх одоо үйлчлэгээ эрхлэж байгаа хүмүүс бүгдээрээ бас барилгын материал байх албагүй болов гэж бодож байна. Мэдээж тэнд ч одоо олон төрлийн олон одоо ийм павильонууд байлаа гэж бодоход мэдээж хэрэг ус ундаа авах ч юм уу тэгээ одоо хоолны газар ч юм уу тийм зүйлүүд бас байгаа бол тэр бизнес эрхлэх бас хүмүүст нээлттэй юу? Тийм байгаа. Нээлттэй байгаа. Тэгэхдээ энэ бас төлөвлөгөөний дагуу тодорхой хэмжээгээр бүх талбайгаа төрөөс давхар ч юм уу тийм. С блок маань бол одоо А блок маань 3300 м квадрат, Б блок маань 5500 м квадрат, С блок маань 15000 гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. С блоктой хөвчлээ яг үйлчлэгээний том байгууллагуудыг оруулах гэж бодож байгаа. Төлөвлөсөн байгаа. Банк, санхүү ч юм уу те. Одоогийн байдлаар бол Б блоктой дэлгүүр 24 цагийн дэлгүүр гэх мэтчлэн тиймэрхүү зүйлсүүдийг бас тусгаж шингээж өгсөн байгаа. Манай яг зориод байгаа хамгийн гол зорилго нь болохоор барилгын материалын худалдаа эрхэлж байгаа хүмүүс маань одоо бусад барилгын материалын захууд дээр яг би нэр дуртахгүй айгүй нөгөө халаалт байхгүй дулаан байхгүй ингээл үйл бай ингээл күртгөө өмсөөл ерөөсөө өвлийн зузаан готалтайгаа ингээд энэ бизнесийн ажлаа ингээд өдөр тутам тогтмол хийдэг. Тэгэхээр манайх яг энэ судалгааны төсөл маань 22 онд эхэлсэн ч гэсэн маш нөгөө захирал маань өөрөө яг барилгын салбарын хүн бас байдаг болохоор олон жилийн хугацаанд бодож төлөвлөсөн энэ судалгааны дагуу одоо энэ худалдааны төвийн төсөл маань хэрэгжиж байгаа гэсэн үг юм байна. Одоо худалдааны төв дээр орсон, талбай худалдаж авсан болон үйлчлэг явуулж байгаа байгууллагуудын маань хүмүүс бүгдээрээ ингээд өндөр өсгөөтэй гутлаа өмсөж ч юм уу те айгуу гой тав тухтай орчинд худалдааны аймагаа ирсэн. Тийм. Үйлчлүүлж байгаа хүмүүс маань бас орчиндөө тав тухтай орчиндөө үйлчлэгээ аваад явах юм байгаа. Би яагаад өндөр өсгий гэж яриад байгаа вэ гэхээр бас судалгаагаа ингээ хийгээ явж байхад барилгын материал борлуулдаг хүмүүсийн маань ихэнх нь одоо 70-80% орчим эмэгтэй хүмүүс байдаг байгаа. Тийм. Нээс айгуу санаа нөгөө хүмүүс ихэвчлэн нөгөө эрэгтэй хүн л гэж төсөөлдөг юм билээ. Барилга гэж ярьдаг. Тийм маш гоё мэдээж хэрэг энэ чинь бас тий улс орон хөгжиж гин тий бүх зүйлээрээ бас хөгжин. За яг мэдээж одоо бүгдээрээ хүмүүс мэдж байгаа барилгын материалуудын дэлгүүрт очиход яг л тэгээл сууж идэв шүү дээ үйл бол хүүтэн тий. Тэгэхээр бас нэг гоё юм тий үйлчлэгээний талбай нэг юм тав тухтаа үйлчлүүлж байгаа хүн ч гэсэндээ нэг тухтаа суугаад тий мэдээж тэр чинь ингээ каталогтаа одоо сампл нөгөө нэг одоо бараанууд маань байж шүү дээ. Тэгээ агуулгаасаа нөгөө хүмүүс маань авахд ингээд зөөгөөд өгч нь одоо ийм л үйлчлэгээ үзүүлж байгаа шүү дээ. Тэрийг л маш гоё юм талбайтай тий тав тухтай ороод бас үйлчлэгээний төв гэдгээр бас нөгөө
бизнес эрхлэгчд маань бас бүх юмтайгаа ойрхон байвал тий одоо дараагийн одоо блокт нь бас банк гээл тий одоо бүх зүйлүүдийг оруулах юм бол нэг доор ингээд үйлчлэгээгээ өөрсдөө ч аваад үйлчлэгээгээ үзүүлээд ийм сайхан одоо нөгөө юу гэдэг юм те цогц ийм төв байх шүү дээ тий тэгээд үзэгчд маань ч гэсэндээ монголчууд маань ч гэсэндээ нэг ийм үг байдэн шүү дээ тий 100 айл руу 100 явна гэдэг тий тэр бол бүх хүнд байдаг тэр чинь нөхцөл байдал нь тийм байгаа болохоор яалтчгүй байгаа шүү дээ тий зам нь одоо ямар байдаг үлээ тий зогсоол хэр байдаг үлээ тэрнээсээ шалтгаалаад бас яг ингээд өөртөө бас цэ өгөөл тээвэрлээл ингээд явж шүү дээ тий тэгэхээр тэрийг бас ингээд багасгаад төвөө ингээд тий одоо юу гэдэг хотын төвөө бас нэг юм одоо юу гэдэг төвжирлээс бас тий төвжирлийг бууруулах зорилготой бас ингээд баруун тал руугаа явж байгаа баруун бүсийгээ бас тийшээ төвлөрүүлэх зорилготой байгаа гэдэг нь бол энэ төслийн бас маш том гол зорилго юм шиг санагдаж байна л да. Тийм. Одоо нөгөө нийслэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа гэдэг нь болохоор манайхаас нөгөө нийгмийн нөгөө улс нийгмийн ингээ хүлээгээд авахгүйгээр аж ахуйн нэгж байгуулахад өөрөөсдийнхөө гэсэн хувь нэмрийг оруулах шаардлагатай гэж үздэг манай захирал маань бас өөрөө. Тэгээд ер нь бол ингээд Улаанбаатар хотод бас агаарын бохирдлыг үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг харж үзвэл бас автомашин аягүй их агаарын бохирдлыг үүсгэдэг гэж гарч ирсэн. Тэгэхээр одоо яг энэ ярьж байгаа би бас нэг 100 айл гээ яриад хараас болохгүй юм байна. Ер нь бол хотын төвд байгаа нөгөө төвлөрсөн бүсэд барилгын материал болон зах худалдааны төвүүд байснараа ерөнхийдөө бас яг тэр асуудлуудыг бий болгоод байгаа. Тийм тэгээд одоо бас нийслэлээс гаргасан бас захирамжийн дагуу том худалдааны төв захуудыг нүүлгэн гэсэн тийм захирамж гаргасан. Тэгээд түүний дагуу бас 100 айлыг барилгын худалдааны төв рүү нүүлгэнэ гэсэн бас мэдээнүүд маш их яваад байгаа. Энэ маань болохоор бас яг ташаа ойлголт юм байгаа. Шууд энэ мэдээ гараад 100 айлыг хүчээр барилгын худалдааны төв рүү нүүлгэн гэсэн үг юм бол бас биш. Манай төсөл хэрэгжиж эхэлснээс хойш шат дараатаагаар багаар 100 айлын хэрэглэгчид маань өөрсдөө манайх руу нүүсээр одоо явж байгаа. Тийм. Одоо манай худалдааны төвд байгаа нөгөө талбай худалдаж авсан болон түрээсж байгаа хүмүүсийн маань бас дийлэх хүн бас 100 айлын худалдаа үйлчлэг явуулдаг хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол яг одоо нүүх гээд байгаа юм биш. Нүүж эхлээд бараг 2-3 жил болж байгаа. Тэгэхээр тэр мэдээлэл яг одоо нэг ойлголтын зөрүүл биш үү тий шууд л ингээд яг хүмүүс мэдээж ингээд сошиалтэй одоо юу гэдэг мэдээлэл явахаар тэрийг шууд хүлээж авдаг л да тий тэгэл яг л одоо шууд тийшээ хүчээр нүүлгэн л мэдээж хэрэг одоо юу гэдэг улсын бодлого хотын бодлогот тэр зүйл орцсон байгаа нь бол үнэн байгаа дээ шүү дээ тий явандаа ингээд багаар нүүлгээд явах юм бэ шүү үзэгчтэй тэрийг бас анхаарч бас зөвөр ойлгоорой тий мэдээж зэрэг ингээл 100 айл гээд ингээ яриад хахаар нөгөө сөрөг тал руугаа байчих болов гэд бас бид нар бас болгоомжлж байна энэ бол зүгээр хамтын бизнесээ тий сайжруулах ийм л зүйл байгаа шүү дээ тий тийм баа тэгээд одоо 21 аймгийн 15 аймгийн ер нь баруун бүс рүү гарцтай бүгд 22-оос ингээд дамжиж гарч байгаа. Тэгээд манай худалдааны төвийн давуу талд нь бас одоо сонсголонгийн зам тэр нөгөө дугаарын хязгаарлалтгүй бүсэд байрладаг болохоор одоо яг нөгөө төв рүү орохгүйгээр бас баруун талаасаа барилгын материалаа аваад ачуулаад ингээд гарах боломжтой. Ингэснээрээ нөгөө цаг завыг нь маш их хэмнэж өгч байгаа. Тэгээд худалдааны төвийн хувьд бол даваагаас бямб гаригийн хооронд 10-аас 19 цагийн хооронд ажилладаг байгаа. Тэгээд давхар бүрээрээ төрөлжсөн байдаг байгаа. Одоо нэг давхартаа хаан шалны материал тасалж имлэж жижиглэн за 2 давхар сан цэглэн холбоо тохиолдол за 3 давхарт одоо 1-2-т байхгүй бусад материалууд хабын хувьд хэрэглэлтэй ингээ гадна бусадны материал гэдэгчин ингээ төрөлжөөд орсон байгаа нь одоо орж ирсэн хүмүүс цаг алдалгүйгээр бараа материалаа ингээ тайгаад болоод авахад ингээ арай цагийг хэмнэж гисэн. Тэгээд бас нөгөө хүнд аврын барилгын материалууд чинь нэлийн хүнд авартай материалууд байдаг учраас яг лифт нь бол 1.5 тонны даацтай яг ачааны зориулалттай лифт байгаа нь бас үйлчлүүлж байгаа хүмүүстээ бас ингээ хүндийн мөргөд яваад ахгүй бас юуг нь бүртүүлж гисэн байгаа нөхцөлийг нь. Тэг яг тэр төрөлцсөн гэдэг бол бас их маш давуу талтай мэдээж хэрэг авах гэж байгаа
бараа материал авах гэж байгаа ингээл бүх газраар нь явах юм бол бас их төвөгтэй шүү дээ тий. Ямар нэгэн би нэг зөвхөн шал авах гэж байгаа юу шалны хэсэг дээр очиод тэндээсээ сонголтоо хийхдээ ийм давуу талтай. Тэгээд тэр нь бас тухайн хүний цаг завыг бас тий хэмнсэн ийм зүйл байгаа болохоор бас сонирхсан хүмүүс маань бас доорх утасны дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай тий. Яг энэ бол бас төв том одоо ийм төвлөрсөн төв гэдгээрээ тий маш давуу талтай маш олон зүйлүүд байгаа. Тэгээд бас яг баруун бүсийг гэж ярьсан л да тий барилгачин одоо худалдааны төв маань баруун бүсийг л ерөөсөө ингээл базаал бүгдийг барилгын материалаар хангана гэж шүү дээ. Тэр хэмжээний одоо яг хангах хэмжээний бас яг одоо байж чадах уу гэдгийг бас асуумаар санагдлаа. За энэ нь болохоор юм байгаа. Одоо яг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа барилгын материалын зах худалдааны төвүүд маань өөрсдөө үндсэн эцэг боловсруулдаггүй, нийлүүлдэггүй юм байгаад байгаа. Одоо магадгүй за дурын нэг төвд байгаа барилгын материалын зах дээр очихоор хүн блок авах боломж өгдөггүй, тоосоо авч чадахгүй. Гэх мэтлээ яг үндсэн арматур ч юм уу те үндсэн эцүүдээ авах боломж өгдөг. Барилгын худалдааны төв маань болохоор яг үндсэн эцсийн материалуудыг бас бүгдийг нийлүүлж байгаа. Яг талбай дээрээсээ блок болон тоосоо арматуруудаа бүгдийг нийлүүлдэг. Тэгэхээр баруун бүсийг базнаа гэдэг нь нэгсэндээ баруун бүсэд маш том боломжийг олгож байгаа гэсэн үг юм байна. Яг баруун бүсийн хэрэглэгч болон одоо барилгын материал худалдаж авч байгаа хүмүүс мад маш том асуудалтай байдаг. Тэр нь ямар асуудалтай вэ гэхээр нөгөө хөдөө орон нутаг руу тээвэрлж байгаа тээвэрлэлт маань дандаа том машин байдаг байхгүй. Нөгөө хүмүүс маань жижиг машинаар маш олон удаа тээвэрлэхгүйгээр нэг том машин дээр бүх материалаа тээвэрлээд явах хүсэлтэй байдаг. Тэгэхээр нөгөө том машин маань Улаанбаатар хот руу 10 цаг хүртэл орж ирэх боломж байдаггүй. Яг төвийн замуудаар тийм тэгээд 10 цагаа хүлээдэг. Орой 10 цаг болсны дараа төв рүүгээ орно тий. Тэгээд хамгийн гол нь тэр нөгөө том машинууд маань өөрсдөө бас төлбөр мөнгөөр явж байгаа. Тэгэхээр нөгөө яг эцсийн хэрэглэгч нөгөө орон нутгаас бараа материал захиалж байгаа хэрэглэгч маань бас зардал нэмэгдэж байгаа байхгүй. Ингээд нөгөө жолооч маань орой өртөлгүүлийн 1 хоногийн дотор хурж ирээд ингээд хэдхэн цагийн дотор ачаал явчих юм чи ингээд ирлээ 10 цагийг хүлээлээ 10 цаг болсны дараа талбай нөгөө материал худалдаж авах гэж байгаа компани бас заримдаа хаачж байгаа байхгүй. Тэгэл тэр маш олон юмнуудыг ингээд зохицуулна гэдэг чинь ерөөсөө тэгээд нөгөө магадгүй нэг материал чинь бас дутуу авах хэрэг гарна. Дутуу авангуу дараа нь дахиад яг энэ процессыг маань дахиад давтагдаад яваад идэг. Барилгын худалдааны төв дээр төв маань болохоор ямар нэгэн дугаарын хязгаарлалт байхгүй, том машины цагийн хязгаарлалт байхгүй, том машины орц гарц бүгд шийдэгдсэн. Шууд баруун бүс одоо яг нөгөө түрүү маань нөгөө нар мандах маань хэлсэн шиг 15 бүс руугаа шууд нийлдэх замтайгаа холбогдсон худалдааны төв байхгүй. Тэгэхээр том машин маань шууд орж ирлээ. Бараа үндсэн эцсийн бараа материалыг ачуулаад авлаа. Бусад заслын материал ч юм уу бусад 5000-аас 6000 төрлийн нийт бүх материалаа бас ачуулаад авах боломжтой. Тэгээд бүгдийг нэг доор ачаад ерөөсөө буцаагаад орон нутаг руугаа яг явхад ерөөсөө нэг 2-3 цаг л шаардж байна. Тэгэхээр ерөөсөө баруун бүсийн одоо баруун бүсэд маань зөвхөн нэг амны орон сууц барьж байгаа 1-2 давхар гэхээс илүүтэй бас маш олон төсөл мега төслүүд маань бас хэрэгжиж байгаа. Одоо нөгөө улсын бодлогын хүрээнд бас урагшаа 100 тийм нөгөө 100 мод гэх мэт одоо ингээд маш олон төслүүд маань хотын баруун бүсэд байгаа. Тэгээд нэмээд бас нэг мэдээлэл өгөхөд Улаанбаатар хотод баригдаж байгаа одоо нэг Улаанбаатар хотын төвд барилга барих одоо бараг зайг болсон байгаа шүү дээ. Яг энэ маань болохоор өөрөө одоо баруун бүс руугаа тэлж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотод барилга баригдаж байгаа төслүүдийн маань 80% нь баруун бүсэд байрлаж байгаа. За тэгээд Улаанбаатар хотоос барилгын материал аваад ингээд Улаанбаатар хотоос гарч байгаа тээвэрлэлтийн 80% нь бас баруун бүс руу гардаг байхгүй. Ер нь бол яг зүүн бүс маань болохоор нэг 4-5 аймаг байдаг. Энэ аймагуд маань хөвчлэн цаашаа явах нөгөө хиттийн бүстэй орхон байдаг болохоор ч юм уу яг төв рүү орж ирээд бас материал нэх аваад байдаггүй. Яг бас авдаг л да. Тэгэхээр яг баруун бүс гэдэг маань болохоор маш олон туршлага одоо судалгаа шинжилгээнд дээр бий болсон барилгын худалдааны төв төсөл юм байна. Тэгэхээр баруун бүсийн барилгын материалын худалдаа эрхлэгч болон худалдаж авч байгаа хүмүүс бүгдээрээ баруун бүстэй төвлөрөөд ирэхээр хот руу төв рүү одоо чиглэх төвчрэл маань бүгдээрээ саарна гэсэн үг. Тийм. Тэр нөгөө одоо том аврын машин зөөвөрлж байгаа тий бараа бүтээгдэхүүн зөөвөрлж байгаа. Тэр нь одоо тэр худалдааны төв дээр ингээд байж гэнөө эсвэл тийм бас үйлчлэгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж байна. Үйлчлэгээ одоо их хвчлэн орон нутгийн нөгөө захиалагчид маань яг энэ салбар дотор ингээд аваад үзэх юм бол машинтай их хвчлээ өөрсдөө олдог. Тэгэхдээ энэ асуудлыг бас манайх шийдээд өгсөн. 5-аас 30-40 тонн хүртэлх нь сонголтоор манай тээвэр логистикийн асуудлуудыг бас шийдээд өгсөн байгаа. Бараа материалаа авлаа, тээвэрлэлдээ бас шийдвэрлэнийг юм бол манайх холбож шийдэж өгч болно. Агуулгах дэр зэсэн мөн адил. Ер нь бүхэл
одоо энэ салбарт тулгардаг бүх асуудлуудыг шийдэж өгсөн шийдчихсэн байгаа. Тэгээ төвлөрөөд яг тэр баруун бүс гэдэг бол одоо юу гэдэг заавал одоо олон дахин яваад ингэх те шаардлагагүй одоо нэг дороосоо бүх зүйлээ аваад мэдээж одоо хотын төвд байгаа хүмүүс ч гэсэн нэг очиод тэндээсээ бас те бараа бүтээгдэхүүнээ авах боломжтой юм төвлөрсөн төв гэж ер нь бол ойлгогдчихээн тийм маш гоё одоо юу гэдэг миний бол бүр ингээд төсөөлөлд бол зүгээр за ерөөсөө очиод те 5 тухтай те ядаж нэг суугаад айтаахан үйлчлэгээ үзүүлээд нэг кофе уугаа ийм те түрүү нэг дүүфэлтэй гэж ярьсан чи айгуу гоё санагдаж байхгүй үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс маш гоё ингээд 80% нь баг эмэгтэй ин гэдэг чинь маш олон эмэгтэй хүмүүс энэ бизнесийг эрхэлж байгаа тий. Тэгээд шууд худалдаа авахд бас нөлөөлж штэ эмэгтэй хүмүүс тий. Тэгэхээр бас эмэгтэй хүмүүс маань бас тий гоо сайхандаа бас анхаарад гой сайхан суугаад бас тий мэдээж хүнд үйлчлэгээ үзүүлэх бол бас их чухал байгаа шүү дээ. Одоо бас мэдээж хэрэг үйлчлэгээ авах гэж байгаа хүмүүс ч гэсэн тэрэнд аягүй анхаардаг болчиход штэ тий. Тэгээд заавал барилгын материал гэхээрэл заавал тийм байх албагүй гэдгийг манай барилгачийн худалдааны төв манаас эвдэж гаргаж ирж байгаа юм шиг санагдаж байна л та. Тэгээ заас үзэгчд маань бас одоо яг ингээд яг энийг авах уу, худалдаж авах уу, түрээслэх үү гэд бас зөндөө бодож иж магадгүй бас энэ талаар дахиад нэг зөвлөгөө мэдээлэл өгөхгүй. Ер нь бол барилгын салбарынхны одоо бас дийлэнх хувь нь одоо 80 гаруй дахиад 80 гэдэг та аюух гараад байгаа байхгүй. 80 гаруй хувь нь бас ингээ нэг яг өөрийн гэсэн үйл хөдлөх хөрөнгөд биш ингээ дандаа түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулдаг. Ер нь ингээ эргээд бас л хувь хүнээс маш их зардал гаргаа олон жилийн хөдөлмөр нь одоо ингээ түрээсийн төлбөрт явах эрсдэлтэй байдаг. Тиймээс та барилгачийн худалдааны төвөөс өөрөө ингээд хууль эзэн хүүгүү 12 сарын хугацаанд хууль эзэн хийн гэдэг бол маш том давуу тал байгаа. Та ямар ч хүү төлөхгүйгээр зөвхөн урьдчилгаа төлбөрөө төлөөд тэгээ өөрийн ингээд бололцоондоо тааруулаад ингээд төлөлт хийгээд өөрийн гэсэн үйл хөдлөлтөй хөрөнгөтэй болох боломжтой байгаа. Энийг та маш том давуу тал гэж хараарай. Тэгээд өөрийн гэсэн үйл хөдлөх хөрөнгөтэй үйл ажиллагаагаа явуулна. Эргээд нөгөө үйл хөдлөх хөрөнгө нь одоо банкнд барьцаа болоо тий бизнесийнх нь эргэлдэх хөрөнгө болгох улам өргөжих боломжийг бий болгож байгаа гэдэг нь маш том давуу тал байгаа. Тийм. Яг энэ дээр нэмээ хэлэхэд бас нөгөө 80 гаруй үгээ сая ярьсан дээр нэмээд хэлээ. Барилгын материалын худалдаа 8 эрхэлж байгаа хүмүүсийн бараг Улаанбаатар хотод 80 гаруй нь өөрийн гэсэн талбайгүй хөвшлэн дандаа түрээсийнх байдаг. Тэгээ одоо худалдааны захууд маань хөвшлэн түрээсээр тухайн хүмүүс маань үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг юм байна. Барилгачийн худалдааны төв маань болохоор барилгын материалын ханганы нээлтийг дэмжих зорилготой гэдэг нь болохоор яг тэр барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн бүгдийг дэмжиж шууд үйл хөдлөхийн гэрчлэгээ гаргаад худалдсан дээр юм байна. Тухайн хүн маань яг бизнесээ ямар ч одоо саадгүй ямар нэгэн сэтгэлийн зовиоргүйгээр бизнесээ үйл ажиллагаа эрхлүүлэх тэр боломжоор нь хангаж байгаа. Тэгээд бас түрээсийн үн нэмэгддэг. Бусад газруудын ер нь үйл хөдлөлийн түрээсийн үнүүд нэмэгдэн шүү. Түрээсийн үн нэмэгдээд ирэхээр бас материалын үн нэмэгдэж байгаа байхгүй ялгаа. Харин тэрийгээ дагаа. Тэгэхээр яг одоо манай худалдааны төв дээр их хвчлэн бас ер нь бол дийлэнх хувь нь худалдаад авцсан хүмүүс байгаад байгаа. Тухайн хүмүүс маань худалдаад авцсан болохоор түрээсийн үн нэмэгдэн гэж санаа зовох хэрэг байхгүй. Тэгэхээр барилгын материал маань ер нь бусад барилгын материалын захуудаас хамаагүй хямд байна гэсэн тооцоотой байгаа манай худалдааны төв юм. Тэг яг эцсийн хэрэглэгчдэд бол бас үний бас тийм нэг юм тогтвортой үн гарах нь шүү дээ тий. Яг одоо мэдээж бизнес эрхэлж байгаа юм чинь тий түрээсээ төлнө, түүнээсээ ашгаа авна гэхээр бараагаа ялтчгүй л бас үнийн өсгөх болно шүү дээ тий. Тэгэхээр энэ бас бодлогыг барьж байгаа нь бас их онцлог юм биш үү дээ. Тийм. Одоо төсөөл хэрэгжиж эхэлснээс хойш манай метр квадратын нь бол одоо 25 оны хүртэл ямар ч нэмэгдээгүй үнээ бол барьж явж байгаа. За тэгээд нөгөө бэлэн төлөлтөөс нь хамаарат энэ барьж байгаа үнээсээ дахиад 10-аас 20% хямдралыг үзүүлж байгаа. За түрээсийн үн маань ч гэсэн түрээсэлж байгаа бол цөөхөн бас талбай байгаа. Тэднийхээ үнийг бас гэрээ хийсэн хугацаанд ер нь нэмхгүйгээр дандаа барьж явж байгаа. Метр квадратынхаа үнийг. За тийс үзэгчд болон тий одоо хэрэглэгч болон за бизнес эрхэлж байгаа хүмүүстээ бас нэг зөвлөгөө өгөөч тий бас яг одоо бизнес хийх гэж байгаа хүн болон одоо бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэж байгаа хүмүүс тий барилгын материалыг одоо яаж авах уу ч гэдэг юм уу тий тэр талын бас нэг зөвлөгөө. Одоо энэ талын зөвлөгөөг яг ингээд телевизээр өгөхэд бол маш сумжраад орт болох байх. Тийм болохоор манайх бас яг ийм үйлчлэгээ явуулж байгаа. Барилгачийн худалдааны төв дээр барилгын материал авах гэж ирж байгаа хүмүүс байршингаа яаж барих уу ч юм уу анхны мэдгэдэггүй бас байхгүй тийм хүмүүс ирдэг л дээ. Тийм хүмүүстэй зориулсан дандаа зөвлөгөө мэдээллийг
тогтмол өгдөг. Барилгын материал авлаа. За би ийм гэрэл авахсан. Манай захиргаа ийм одоо хүчтэй болохоор энэ гэрэл тохирох болов ч юм уу. За байшингаа барих гэсэн чинь блок ийм байна, тийм байна. Ямар блокоор барих вэ? Тэр бүх зөвлөгөөнүүдийг манайх ямар ч үн төлбөргүйгээр өгдөг. За худалдаж авч байгаа хүмүүсийн хувьд бол ийм зөвлөгөө өгж байгаа. Ерөнхийдөө. За тэгээ дээрэс нь нэмээд барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд бас зөвлөгөө өгдөг байгаа. Энэ зөвлөгөө маань болохоор яг манайх бас мөн л улсынхаа хэмжээнд инкубатор төсөлтийг бас дотроо өөрсдөө компани дотроо хэрэгжүүлээ явдаг. Энэ маань болохоор барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж үзээгүй, дөнгөж анх удаа оролцож байгаа тийм тухайн хүмүүстэй хүрэлцэн ирээд талбай худалдаж авах юм бол яг бүх зөвлөгөө сургалтуудыг нь хийгээд явдаг байгаа. Нэг жилийн хугацаанд тухайн талбай худалдаж авсан хүнийгээ сургалтанд хамруулад манайх тогтмол ингээд сургалт ороод за бизнесийн төлөвлөгөө яаж гаргах вэ ч юм уу те яаж эхнээс нь ингээд суурнаас нь эхэлж заагаад барилгын салбартай холбоотой мэдээллүүдээр хангаад бүх үйл ажиллагааг дэмжиж явдаг байгаа. Тэгэхээр одоо барилгын материалын талбай худалдаж аваад зүгээр ингээд хаягдчих юм биш. Шууд манайхтай тогтмол хамтдаа өсөж дэвжээд тэгээд үйл ажиллагаа эхлээд явах юм байна. Тэгэхээр барилгын худалдааны төв дээр ирээд бизнесийн барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бизнесийн зөвлөгөө авч болно. Дээрээс нэмээд барилгын материал ямар барилгын материал сонгох вэ, ямар байшин барих вэ гэдэг тал дээр зөвлөгөө авч болох юм байна. Маш гоё төслийг хэрэгжүүлж байгаа тий аль талдаа нөгөө одоо бизнесийн нөгөө юу гэж ярьдэн шүү дээ win-win тий хоёрлаа амжилттайгаар тий ингэж ажиллах бас нэг ийм сайхан боломжуудыг хангаж өгж байгаа юм байна. Тэгээд мэдээж хэрэг бас ингэж асуугаад тэгвэл маш олон асуулт гарах болов тий барилгын салбарын бүхэл юм гарч ирэх болов гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж энэ үзэгчтэй болон бизнес эрхлэгчдэд маш сайхан зөвлөгөө болон мэдээллүүдийг хүргэсэн та хоёртаа маш их баярлалаа. Цаашдынхаа ажилд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За тэгээ үзэгчтэй бас дэлгэрэнгүй мэдээллийг доор хутасны дугаараар бас асуугаад за бас хаягийн хувьд бол за Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу барилгачийн худалдааны төв ажиллаж байна. Ингээд бас бизнес эрхлэх гэж байгаа. За мөн худалдаа авахчид болон бараа бүтээгдэхүүн худалдаа авах гэж байгаа хүмүүс бас барилгачин худалдааны төвдөө бас үйлчлүүлээрэ гэж хэлмээр нас бизнес эрхлэгч байгаа хүмүүстэй бас онцгой бас хямдралыг зарласан бас сарууд явагдаж байгаа юм биш үү. Ингээд өнөөдрийн ярилцлаганд маань барилгачин худалдааны төвийн ерөнхий менежер Төвшин Баяр, за борлуулалтын менежер Нар Мандах нар хүрэлцэн ирж мэдээлэл хүргэлээ. Үргэлжлүүлээ UBS Телевизтэйгээ хамтаагаарай.